Сайн байцгаана уу залуусаа, Батнайрамдал байна. Энэхүү цуврал подкастаар бид Монголын шилдэг залуусын төлөөллийг та бүхэнтэй уулзах болно. Next Gen podcast бидэнтэй хамт байгаарай. Сайн байцгаана уу залуусаа, Next Gen podcast-ийн дараагийн дугаар та бүхэндээ бид бэлэн болоод байна. За 3 дахь дугаарын зочноор Тука буюу Эрдэнэ тулга оролцож байна. За юуны өмнө бид бүхний урилгыг хүлээн авч оролцож байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Сайн уу? За сайн уу. За Тукаг бол бас олон жил мэднэ. Одоо яг Харвардын бизнесийн сургуулийн бизнесийн сургууль гэжлээ. Харвардын бизнесийн сургуулийн бизнес удирдлагын магистрийн одоо төгсөх курсын оюутан. За одоо яг төгсөж байгаа тийм. Одоо яг 7 хоногийн дараа төгслөө. Одоо яг 7 хоногийн дараа төгслөө тийм. Гэхдээ төгсөхдөө бас ихтэй яг одоо Монголд байгаа тийм. Тий. Тэгэхээр бас айгүй сонирхол юм байна. Гэхдээ яах вэ тийм. За тэгэхээр тэрний талаар одоо дэлгэрэнгүй одоо бас бүгдээрээ ярих болно. За уламжлалсаар хамгийн ихний асуулт ингээд өөрийнхөө түүхийг за манай үзэгч залуучууд, сонсогч залуучууд ярьж өгч. За тэгээ. За намайг Тука гэдэг те. Тэгээд ерөнхийдөө бол аав ээж хоёр маань хоёулаа мэрэгжлийн шатарчин хүмүүс. Тэгэхээр ерөнхийдөө гэр бүлээрээ бид нэр шатар тоглодог. Тэгээд би ч гэсэн өөрөө шатар тоглож өссөн. Тэгээд 14 нас хүртэл ерөнхийдөө яг мэрэгжлийн шатарчин байгаад тэгээд 14 наснда ерөнхийдөө за би ингээд яг шатраараа явъя гэдэг тухайн үед ерөөсө сургууль мургуулд явдаг байсан. Тэгээд аав ээж хоёр маань жоохон санаа зовоод за Тука чи одоо буцаад ерөнхийдөө сургууль руу орох хэрэгтэй, боловсрол эзэмших хэрэгтэй гэдэг. Тэгээд би тухайн үед аавтайгаа мөрийн ярьж ирсэн. За би одоо 14 насныхаа дэлхийн аваргад дахиад оролцъё. Тухайн үед нэг 5-6 удаагийн Монголынхаа улсын авар болсон байсан наснда. Тэгээд за дэлхийн аваргад хэрвээ би медаль авч чадвал ерөөсөө ингээд мэрэгшин шатарчин болно. Чадахгүй бол тэгээ буцаад сургууль руу явна гэдэг. Тэгээд юу болсон гэхээр буцаад сургууль руу явсан байдаг. Мэрэгжлийн одоо шатарчин гэхэр чи одоо яг ялангуяа 14 настай мэрэгжлийн 10 биш ээ 14 лөө. Тийм 14 настай мэрэгжлийн шатарчин гэхээр яг айгу жоохон толгойд багтахгүй л да. Яг юу гэсэн үг вэ? Хичээлд огт явдггүй гэдэг чинь бүр чи нэгдүгээр ангид явж үзээгүй гэсэн үг. Тийм, ерөнхийдөө хичээлд явдаг нэг тэм нэртэй байсан. Тэгээд нөгөө нэг тухайн улсынхаа одоо Монгол улсын аварга болох юм бол Аз болон дэлхийн аваргад эх орноо төлөөлөд явах эрхийг чинь олгодог. Тэгээд Аз дэлхийн аваргад явна гэдэг чинь ерөнхийдөө 4-5 сарын өмнөөс эхлээд одоо шатраа бэлтэх хэрэгтэй. Өдөр шингүү. Тэгэхээр эн чинь баг нөгөө full time буюу одоо бүтэн цагийн ажилтай хүн болчихж байгаа. Тэгэхээр бүтэн цаг дандаа шатар тоглоол байна гэсэн үг. Тийм. Одоо өглөө 8-аас одоо оройн 8 хүртэл те. Тэгэхээр 14 нас гэдэг чинь танаа үеийн чи хэдвэр анги байсан гэсэн үг. Тийм одоо 14 нас гэдэг чинь нэлээд дээгүүр штэ тийм. Бараг 6-7 дугаар анги байсан тийм. Тийм. Тэгээд хичээлд айгу муу сурдаг байсан. Дандаа DF авдаг байсан. Хитээсээ хичээл гэсэн. Шууд дахиад 14 наснаас мэдээж нэгдүгээр ангиас эхлэх ба. Тийм. Яг хоо сургуульд явдаг нэртэй тэгэл яаж иж байгаа л нөгөө нэг ангидаа чирэгдэл яваад байсан. Тэгтээ буцаад яг нөгөө одоо за сериосны ингээ сургуульдаа сурах гэхэд бол нэлийн хоцрогдмод байсан. Тэгээ хэдвэр ангид орж исэн. Тэгээд би чи одоо 5 дугаар ангид орж исэн. Тийм. Шууд 5 дугаар ангид ороод нөгөө оройн цагийн хичээлүүдийн зөндөө аваад баахан багш нар маань надтай нийтлээ ойр татна. Тэгээд нэлийн үзэлцээр байгаа. Тэгээ буцаад яг хүүхдүүдийнхаа тэр нөгөө нэг юм дээр ирсэн. Төвшөнд ирсэн. За тэгээд санд сургуульд орсон. Тэгээд санд сургуульд байхад манай инх мөнх ах захирал маань MIT явж исэн тий. Тухайн үедээ бас Монголоос анх удаага хамгийн анхны ерөнхийдөө MIT явсан хүмүүсийн нэг байсан. Тэгээд тухайн бол яг миний хувьд айгүй том inspiration байсан л та. Тэгээд инх мөнх ахтай нэлийн харилцаа за ерөнхийдөө яаж иймэрхүү топ сургуулиуд руу явдаг вэ гэд тэгсэн чинь манай хүн за Дэлхийн нэгдсэн коллеж гэж байд юм байна. Дэлхийн нэгдсэн коллеж чи 2 жил сураад тухайн үед бол яг л одоо топ сургуулиуд руу явдаг тийм хүүхдүүдийг бэлтгэдэг тийм boarding school байд юм байна. Англи. Тэгэхээр айгүй бол айгүй амбицтай хань шүү дээ. Маш амбицтай байсан. Тэр 5 дугаар ангиасаа дөнгөж эхлээл тэгэл 8 дугаар ангид очингуцаа шууд Дэлхийн шилдэг сургуульд ормоор байна. Тэгэхээр чи шатар тоглодог байсан болохоор мэдээж амар тийм логик сайтай байж таа тийм үү? Чи ерөөсөө логикийн спорт үстэй. За тэгэхээр чи хичээлээ гүйцэтгүүлэх гэсэн илүү бас хэлбэр байсан уу? Тийм ер нь тийм тоо физик дээр харин аз болж агуу дэжүү байсан. Тийм бусад хичээлүүд дээр бол нэг бас тийм ч сайн байгаагүй. Монгол хэл. Тийм монгол хэл дээр бол агуу муу. Тэгээд Дэлхийн нэгдсэн коллежид очсон. Тухайн үед бол тэр чинь 10 дугаар ангид төгсчөөд 11 дугаар ангид төгсөөд. Тэгээд англи хэл бол нэлээд маруухан байсан. Тухайн үед бол өөртөө амар тийм гоё нэг тийм цочрол өгсөн. За Дэлхийн нэгдсэн коллежид хаана вүлээ? Англи бас. Англи та. За анхудаага гадагшаа хэлний дэс болсон шүү дээ. Хэдэн настай та? Тэр чи одоо 17 настай байсан юм уу? Тийм 10 жилээ яг төгсөөд. Тэгээд тухайн үед бол Дэлхийн нэгдсэн коллежид байсан бүх залуучууд айгүй амбицтай, айгүй мотивацтай.
Тэгээд өөр өөрсдөө айгүй бие даасан independent team хүмүүс байсан. Тэгээд 2 жилийн хугацаатай тэр дэлхийн нэгдсэн коллежийн стандартчлагдсны шалгалт байгаа. Тэр шалгалтыг сайн өгөх. За тэгээд тэр SAT болон өөр шалгалтуудаа өгөөд одоо топ сургуулиуд руу орох тийм өрөөдөлтэй залуучуудын яг тэр дунд ингээд хаягдсан гэх юм уу те. Тэгээд тэндээс маш их мотивац авсан. Ойр тойронд байгаа тэр хүүхдүүдээс хүрээлэлээсээ ерөөхдөө их мотивац авсан. За тэгэхээр анх удаага яг гадаадд очиод те ингээд яг англи хэл дээр бүх хичээлээ аваад сурахаар яг ямар хөө бэрхшээлүүд тулгардаг. Ер нь бол би хэлэндээ муу юм билээ. Ер нь хэл сурах ямар ч тийм авьяасгүй. Тэгтээ англи хэлийг бол яг нөгөө амьдралын ихээр сурах хэрэгтэй байсан. Тэгэхээр ерөөхдөө өөртөө зорилт тавиад за англи хэлийг бол сурах хэрэгтэй байна. Тэгээд бусад хичээлдээ сайн байх хэрэгтэй байна гэл. Тэгээд эхний нэг 2 сар ч юм уу жоохон чихэн гоох ч юм уу тийм бэрхшээл тулгарч ирсэн. Тийм ер нь бол тийм бас бэрхшээлтэй үе зөндөө байсан. Надаас ягдчихсэн байхгүй яг анх гадаадд очиод ерөөс эхний 2 сар бүр юу ч ойлгодгүй ингээл нэг чихээр ороод нөгөө чихээр ингээл гараад идэх те. Тэгэхээр чи хүн чинь нөгөө юу ч ойлгохгүй болохоор ингээд жоохон сонирхлоо алддаг юм байл л да яг багш юу хэлээд байгааг ойлгохгүй те. Тэгэхээр тэгтээ яг тэр үед амар өөрийгөө голоол хэвээр амар хичээхээс өөр аргагүй болт гэл юм байлээ те. Тэгэл яг нэг 2 сарын дараа ч юм уу ингээл юм ойлгоод эхэлсэн чинь амар зориг оролтой амар урам ороод. Тэгэл нэг мэдсэн чинь нэг дотор нь ингээд ярьцсан те. Хамтдаа ингээд ойлголцоо явьжсэн л те. Тэгэхээр бас яг чамд бас нэг тим үе бас байсан болов гэж бодсон л та. Гэтэ хэлэн дээр авьяасгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Яг тэгээд бусад ондоо хэл сурч ирсэн үү? Бусад ондоо хэл одоо би солонгос хэл сурж байгаа. Гэхдээ яг тэр талаар дараа ярих бах те. Тэр нь бол тий одоо солонгос хэл жоо сурж байгаа. Тэрэн дээр бол яг авьяасгүй бас мэдэрч байгаа. За тэгэхээр чин дэлхийн нэгдсэн коллежид англид 2 жил сураад за тэгээд дараагийн алхам юу вэ? Тэгээ 2 жил сураад тэгээд Англи, Америк, Канада руу сургуулиуд руу материал өгөөд тэгээд өөрөө хүссэн сургуульд Brown их сургуульд тэнцсэндээ маш их баярлалдаг. За яаж гараа тэгэхээр чинь бүх Англи, Канада, Америк хэдэн сургуульд өргөдлөө гэсэн? Орон болгон руу 5 сургууль. Тэгэхээр нийтдээ 15 сургууль руу материал өгсөн. Зөндөө сургууль өгсөн. За тэгээд хэр амжилттай вэ? Яг тухайд дайггүй шүү. Тийм Англид угаасаа сургууль маань Англид байсан болохоор Англид бол дайггүй сургуулиуд руу орсон. Канадын ерөнхийдөө материал өгсөн бүх сургуулиуд руу орсон. Америкт харин нэлээд хэцүү байсан. Америкт явуулсан сургуулиуд руугаа бараг нэг 40% л success rateтэй байсан. Тийм 5 сургуулийн 2-д тэнцээд 3-д rejection авч. Энэ дэр бас сонсогч үзэгч залуучууд маань сонирхолтой байж магадгүй л та. Зөвлөгөө болгож хэлгээд те одоо яг Америк руу, Канада руу за тэгээд англи сургууль руу одоо өргөдлөө хөттэй хоорондын ингээд яг ялгаа нь юу гэдэг юм? Ерөнхийдөө бүр ингээд том өнцгөр нь харах юм бол 2-3 ялгаа бол харагдаж байна те. Хамгийн эхний ялгаа нь бол мэрэгжил сонголт байх. Тэгэхээр англи руу одоо та сургуулиуд руу материал өгье гэж харж байгаа бол англи сургуульд өөрийн гэсэн мэрэгчлээ аль хэдийн сонгоцсон байх хэрэгтэй байдаг. Тэр нөгөө нэг application process дээр нь болохоор personal statement гэдэг нэг бичдэг байхгүй юу. Тэгээ тэр statement дээр за би өөрийнхөө эсээ хувийн эсээ. Яг би ийм мэрэгчлээ хүн болмоор байна. Тэгэхээр миний хувьд болохоор би яг тоо эдийн засгийн мэрэгчлээ хүн болмоор байна. Ингээд одоо Cambridge руу жишээ нь материал өгч явахад тэгээд би одоо Cambridge-д очиод 3 жилийн хугацаанд эдийн засгаараа яг ийм мэдлэгээр илүү одоо нарийсаад тэгээд төгснөхийн дараа одоо иймэрхүү төрлийн ажил хиймээр байна ч юм уу те амар тодорхой байх хэрэгтэй юм шиг байлаа. Тийм тэгэн гутаа Cambridge-д би нөгөө нэг ярианы эрх авч байгаа штэ. Ярианы эрх аваад очингууд надаас шууд ярилцлагын эрх аваад ярилцлагын эрхэн дээр болохоор эдийн засгийн шалгалт өгч байгаа. Тэгээд тооны шалгалт өгч байгаа. Тэгээд яг behavioral одоо бас ярьцлага өгч байгаа байхгүй юу? Шал тийм амар нэлээд төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм билээ. Канад яг уу? Канад руу бол ерөөсөө SAT-ний шалгалт байгаагүй. Америктэй нэлээд ойролцоо зөвхөн TOEFL-ийн оноо. Тэгээд нөгөө нэг IB гэдэг бидний нөгөө нэг дэлхийн нэгдсэн коллежид байхдаа өгч байгаа нэг шалгалт байгаа. Тэр шалгалтын оноогоор ерөөхдөө орж ирсэн. Америк улс болохоор юугаараа өөрвөө гэхээр мэрэгчл сонгосон байх шаардлагагүй. Ялангуяа тэр нөө liberal arts те манай Brown сургууль чинь liberal сургууль гэхээр за мэрэгжил хамаагүй зүгээр хөв хүний чинь хувьд чи одоо манай одоо яг энэ сургуулийн уур амьсгалд тохирох юм өнөөгүй юу гэдгийг илүү харж байгаа. Манай сургуулийн стандартыг хангаж байна. Сургуулийн стандарт хангаж байна. Тэгээд одоо олон хүнтэй хамтран ажиллах чадвар те teamwork skill буюу leadership skill манлайлах чадвар чинь чамд байна уу гэд арай нэг өөр soft
софт юмнууд тиймэрхүү үзүүлэлтийг хардаг юм уу гэж бодсон шүү дээ. Тий. Тэгэхээр Америк, Канада хоёр тэрүүгээр ойрлцсон. Тэрүүгээр арай тийм онлоо санагдсан. За наа чи бас сонирхолтой баг. За залуучууд. За тэгээд явж тэгээд Америкийг сонгосон тий. За тэгэхээр Америкт сонгох чинь мэдээж одоо за сургууль тэнцсний дараа бид хүнд юу тулгардаг вэ гэхээр за амар үнэтэй тий. Тэгэхээр одоо тэр үнийг яаж төлөх вэ? Тийм. Тэгэхээр яг манай Дэлхийн нэгдсэн коллежид явсны бас нэг сайн тал нь болохоор Дэлхийн нэгдсэн коллежийн тэр шугамар одоо Америкийн сургуулиуд тэнцэж байгаа тохиолдолд Davis Scholarship гэдэг яг Дэлхийн нэгдсэн коллежид явсан хүүхдүүдэд л зориулсан тийм тэтгэлэг байгаа. Тэгэхээр тэр тэтгэлгийн хүрээнд би бас явж байсан. Гэхдээ уг тэтгэлэг нь бол миний 1 жилийн одоо зардлыг бүгдийг нь бол нөхгүй нэг 20-30% нь бол нөхж байгаа. Тэгээд бусад зардлыг маань яа харахгүй манай аав ээж хоёр маань аав ээж хоёроо одоо буйнаар тийм нөхж байсан. Одоо тухайн үе өөрөө ямар ч тийм санхүүгийн одоо болцоогүй байгаа хүүхдтэй байгаа тийм. За тэгэхээр за Brownie их сургууль. За Brownie их сургуулийг бидэнд тайлбарлаж өгөөч. За Brownie их сургууль хаана үүдэг, ямар сургууль? Юугаар сурав? Brownie их сургууль нь Ivy League гэдэг байгаа тийм. Миний мэдхээр Америкт 8 Ivy League гэх сургууль байгаа. Тэр сургуулийн нэг нь бол Brown. Ivy League гэдэг нь одоо Америкийн нөгөө шилдэг сургуулийн одоо систем ч гэх юм уу тийм хоорондын. За тэр 8 сургууль. Тэр 8 сургуулийн нэг. Гэхдээ тэр 8 сургуультай хамгийн laid back гэж байгаа. Хамгийн одоо жоохон тайван гэх юм уу тийм. Өрсөлдөөн арай одоо би бинтэйгээ тэгж амар өрсөлдөхгүй ч юм уу. Нэг арай нэг дайжгүй уур амьсгалтай нөхөрсөг тийм уур амьсгалтай тийм газар. Сургуулийн байршлын хувьд бол өөрөө Rhode Island гэдэг айгуу жижиг мууж байдаг. Тэр мууж нь Бостонтай айгуу ойрхон нэг цагийн зайтай. Тэр муужид болохоор баг өөрийнхөө тийм мууж сургуулийг байгуулсан Providence гэх хотод байдаг. Тэгээ Providence хотын дээр Brownie одоо их сургууль өөрийн гэсэн айгуу том кампустай. Тэгээ тэр кампусаа дагаад бас ингээд нөгөө нэг жижиг үйлчлэгээний ингээд цэгүүд бас ингээд өсөд хөгжсөн. Тэгэхээр ерөнхийдөө тэр Brown гэдэг сургуулийн тэр кампусын нэг жижиг bubble аваад тэр нэг bubble-д ингээд очицох юм бол тэндээ ингээд байсаар байгаа тэгэл ерөөдөө төгсдөг. Тэгээ манай сургууль айгүй либерал түрүү хэлсэн шиг одоо өөрийнхөө сонирхлоороо бүр ингээд өөрийнхөө сонирхлоороо өөрийнхөө мэрэгжлийг зохион бүтээх тэр боломжийг одоо чамд олгодог. Тэгэхээр 4 жилийн хугацаанд би иймэрхүү төрлийн хичээлүүдийг аваад өөрөө болохоор бүр ингээд Brownie тэр curriculum-д байх хөтөлбөрт байхгүй тэр мэрэгжлийг хүртэл өөрөө ингээд бүтээгээд тэр мэрэгчлэрээ ингээд нөгөө нэг бакалаврын одоо зэрэг аваад төгсч жишээ нь болдог. Тийм. Тэр энэ дээр би бас өөрөө бас яг адилхантай одоо McAllister College гэдэг бас American liberal art гэж яриад байгаа. Тэр сургууль сурсан болохоор бас нэмээд хэлчмээр байна л да. Тэгэхээр нөгөө Америкийн боловсролын системийн нэг давуу тал гэх юм уу эсвэл онцлог тал гэх юм бол одоо Монголтой харьцуулахад ч юм уу сая түрүүн хэлжсэн Англитай харьцуулахад те өөрийнхөө мэрэгжлээ тэндээ бүтээж болдог те. Тэгэхээр хүний өөрийн дур сонирхлоос хамаарад одоо янз бүрийн ангиуд авч жагаад за би ер нь одоо эдийн засгаар сурна гэдсэн чинь биш юм байна тий би ерөөсө математикт айгуу сонирхолтой байсан юм биш үү тий математикийн ангиуд аваад байх тусам улам гоё юм за математикийг би тэгвэл илүү философитой хойлоод тий философи математик хосолсон мэрэгжил ингээд өөртөө гаргаж ирээд эзэмшиж болох юм байна гэдэг тэр боломжийг олгодгороо одоо тийм уян хатан тий хүмүүсийн өөрсдийн одоо нөгөө залуучууд одоо ялангуяа оюутнуудыг өөрсдийн дураараа байх тэр боломжийг одоо олгодог систем юм уу гэж одоо ойлгосон тий яг тэр тий за баярлалаа за тэгэхээр Brownie сургуульд эдийн засгийн чиглэлээр сурсан байгаа тий эдийн засаг за тоо эдийн засаг тэр яг окей хослуулсан тий хослуулсан за хослуулаа за дараа нь Brownie сургуулийг хэдэн он төгслөө би Brownie сургуулийг 15 он төгссөн юм за 15 он төгсчээд юу дараагийн ялгам юу байсан бэ? Тий 15 онд ерөнхийдөө бас үзэгчтэй хандаж хэлэхэд сургуульд сурж байгаагийн бас нэг том алхам чинь ерөнхийдөө сургуулаа төгсөөд одоо ямар ажлын байранд буух вэ гэдэг асуулт байгаа тий. Тэгэхээр Америкийнх нь өөрийнх нь бас нэг онцлог юм уу да. Тэр нь бол 2 3 дугаар курсынхаа одоо 100 хүмүүс дадлага их хэрэгтэй байдаг. Тэгээд тэр зуны дадлага хийснээрээ төгсөөд тухайн одоо дадлага хийсэн ажилдаа жинхэлж орох боломжийг жишээ нь олгодог тий. Тэгэхээр миний хувьд тоо эдийн засгаар эзэмшсэний хувьд бол яа харахгүй яг тэр мэрэгчлийнхаа дагуу ажиллах бас хэдэн боломжууд салбарууд байгаа тий. Тэр салбаруудын нэг нь болохоор хөрөнгө оруулалтын банк гэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банкнд бол би 2 дугаар курсынхаа 100
маш их сонирхол төрсөн. Тухайн үед 2 дугаар курст байхдаа би Монголдо ирээд тэгээд Монголд нэг санхүүгийн одоо зөвлөх үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан. Тэр чинь одоо 12 он байгаа байхгүй юу? Монгол улс чинь 2012 онд одоо GDP-гийнхаа өсөлтөөр тий дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтөөр бараг 17% ерөөдөө хамгийн их өсөлттэй жилүүдийн нэг байсан. Тэгээд тухайн үед стратеги айгуу том төслүүд бол Монголд орж ирж ирсэн тий. За газар төмөр замын төсөл, сайн шин зохицолбарын төсөлд оюутлага 5-7 гэдэг. Тэр энэ төслүүдээр бүгдэн дээр нь ерөөдөө санхүүгийн зөвлөх үйлчилгээнийхэн талаас нь жоохон нүд нээсэн. Тэгээд вау энэ чинь ямар гоё мэрэгчлээ төслийг санхүүжуулах тий хөрөнгө оруулалтын банк гэдэг чинь өөрөө ямар гоё мэрэгчлээ мөнгийг нь босгох тий мөнгийг нь босгох тэгээд яг энэ уул уурхайн салбарт ерөөхдөө би одоо мөнгө босгодог тэр хөрөнгө оруулалтын банкэр болмоор байна гэж ерөөхдөө өөртөө нэг тийм шаардлага тавьсан тэгээд 3 дугаар курсынхаа 100 болохоор хөрөнгө оруулалтын банкуудын нэг болох Morgan Stanley гэдэг компанид зуныхаа дадлагыг яг уул уурхайн салбарт нь хийсэн тэгээд маш их таалагдаад сургуулаа төгсөөд шууд Нью-Йоркт жинхэлж байсан. Тэгэхээр чин анх тэр одоо хөрөнгө оруулалтын банкир болох сэтэл нь бол Монголд гарсан. Монголд гарсан яг үнэ. Сонирхолтой юм байна тий. За Монголд гараад за тэгээд Morgan Stanley буюу одоо Америкийн гэлтгүү одоо дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкны нэгт одоо Нью-Йоркийн одоо төв штаб гэх юм уу одоо төв офис нь одоо ажилд орсон байх нь шүү дээ тий. За Morgan Stanley за Нью-Йоркт ажиллах ямар хон бэ? За Нью-Йоркт ажиллах ер нь бол бас айгүй гоё тий өөрөнгө гэсэн зөндөө олон боломжууд нэгддэг. Гэхдээ тэр чинээгээр бас бэрхшээлүүд бас зөндөө толгорч байгаа. Тэгэхээр миний хувьд бол англи хэл айгүй сонин. Одоо тий бас Брауныг сургуульд хүн чинь нөгөө нэг оюутан сурагч байхын англи хэл за тэгээд яг нөгөө нэг одоо Нью-Йоркт ажил дээр тий яг тэр санхүүгийнх нь хэллэгээр зөндөө олон боссуудтай болон одоо кастомеруудтай клиенттайгаа ингээ хамт харилцах бол бас шал өөр юм бэлээ. Тэгэхээр одоо монгол хүний хувьд ч юм уу тий бидний хувьд яг нөгөө англи хэлээрээ анх ингээд төрж өсч яриаггүй учраас нөгөө үргэлж ингээд суралцж идэм шиг байгаа. Тэгэхээр миний хувьд тэр бол яа харахгүй нэг бэрхшээл. Нөгөө бэрхшээл нь болохоор угаасаа оюутны амьдралаас одоо ажилчин хүний амьдрал бол шал өөр тийм амьдрал байгаа нь тий. Анхудаага тийш явж үзэж штэ тий. Тэгээ хөрөнгө оруулалтын банк чинь нөгөө нэг амаараа алдартай. Тэр нөгөө маш олон цаг ажилладаг. Одоо баг нэгэндээ би маш олон цаг ажилладаг гэж баг нэгэндээ нөгөө яадаг, бөөст идэг тий. Тэрүүгээр гайхуулаад эсвэл одоо тэрүүгээрээ одоо нэгнээс уралдаач байгаа юм шиг. Айгуу сонин соёлтой. Тэгээд ерөөхдөө 7 хоногт дунджаар нэг 100 цаг бол ажиллаад байгаа. За сонирхолж бас энэ дэр хэлэхэд хөрөнгө оруулалтын банкир бол яг Америкт гэлтгүү дэлхийд даяар ялангуяа их сургуулиа төгсчөөд оюутнуудын ордог хамгийн өрсөлдөөнтэй бас хамгийн одоо өндөр цалин амладаг. За хамгийн үнэхээр шилдэг залуучуудыг бас цуглуулж чаддаг тийм ажлын байр байгаа тий. За тэгэхээр тэнд мэдээж Монгол оюутан бас тий одоо сургуулиа төгсөөд шалгарна гэдэг бол үнэхээр шилдэг байж шалгардаг гэдгийг бол би өөрөө айгүй сайн мэдж байгаа учраас маш бахархуу ш та. Тэгээд дөнгөж коллежид төгсөөд тий Америкийн одоо Харвард ч байна уу тий одоо бус мундаг сургуулийг сурж байгаа хүүхдүүдтэй өрсөлдөө тэднэрээс илүү гарч одоо цөөхөн хүүхдүүдийн нэг болж орно гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ өөрөө буцаад ингээд одоо чиний хэлж байгаа шиг ингээд маш их ур чадварыг тий одоо нэгэнтээ маш өндөр цалин амлаж байгаа учраас тэр чинээгээрээ маш их одоо хариуцлагыг маш их нөрх хөдөлмөрийг тий маш олон цаг ажиллахыг тий бас шаарддаг тий. Тэгэхээр 100 цаг 7 хоногт 100 цаг гэдэг чинь юу гэсэн үг болж байна. Тэгэхээр өдөрт өглөө хідээс эхлээд хідээд дуусна гэсэн үг үү? Тийм 7 хоногийн 100 цаг дундчлан гэдэг бол яг нэг өглөө бид нэр 8 хэсгээд очиж байгаа. Тэгээд орой бол нэг үрийн 1-2 гэж таардаг. Тэгэхээр 8-аас 8 гэдэг чинь 12 цаг тий. Тэгэхээр 12 хүртэлхэр чинь 16 17 цаг тий. За тэгээ 17 цагаар авч үзэх юм бол одоо 5 хоног ажиллана гэдэг чинь шууд 85 руу орог очиж чинь тий. За тэгээд хагасан бүтсэн бас нэг 20 цаг бол дунджлаад байдаг гэсэн тий. Тэгэхээр ингээ нийлээд 100 цаг тий. Тэгэхээр чинь хүний ердийн цаг чинь 7 хоног 40 цаг ажилтдаг шүү дээ тий. Тэгэхээр 40 цагийг 2.5 дахин одоо том илүү гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгэхээр чинь одоо нэгсэндээ 2.5 хүний ажлыг дунджаар баг хийх шахвал гэж одоо ойролцоогоор ч юм уу тий. Тэгэхээр тэр чинь нөгөө туршлагаасаа ч гэсэн нэг авааштаалсан тий. Зарим нэг одоо 40 цаг ажилладаг хүний 2 жил авах мэдлэгийг одоо бид нэр 1 жилийн хугацаанд авах боломж бас олдож байна. Нөгөө талаар нь яг нөгөө талаар нь харуулж шүү дээ тий. Залуу насндаа нөгөө туршлагыг маш богино хугацаанд
хуримтлуулах бас боломжийг олгох юм байна. За зүгээр нуулгүй асуухад нууц биш бол те. Цалин хийд байх. Цалин ястай айгүй өндөр байсан. Одоо тухайн үед нэг цалин авч үзээгүй хүний хувьд бол ингээд вау гэмээр л байсан. Тийм тэгээд би юу нэг do I deserve it гэж нэг өгөөд штэ. Би энийг цалин авах одоо ястай хүн үгүй юу гэж бас өөртөө тэгж асуултыг бол их тавьж байсан. Тэгээд тооны үед гэдэг. Тийм. Юу хоёр хуваагддаг тий. Нөгөө нэг суур цалин тэгээ бонус гэж хоёр хуваагддаг ба. Тэгээ суур цалин маань болохоор жилийн $95,000 байсан. Жилийн $95,000. Тэгээд бонус маань болохоор нөгөө нэг бракетаар хамаардаг. Сайн ажиллавал бонус чинь гэсэн. Тэгээ миний хувьд бонус дунджаар нэг $80,000 байсан. За жоо хоёлаа бодъё заяа. За $95,000 дээр нэмхэн $80,000 тий. Тийм. Бонус 80 жилийн $80,000. Тийм, бонус жилийн $80,000. Тэгэхээр чинь жилийн $175,000. За $175,000-ыг яа төгрөг рүү шилжүүлээд 2750 руу шилжүүллээ. Пүүх 480 сая төгрөг болж байна. За 480 сая төгрөгийг 12 тугахаар 40 сая төгрөг. Сарын 40 сая төгрөг. Тийм. Сарын 40 сая төгрөгийн ажил тий. Тэгээд шууд их сургуулиасаа нэг одоо хамгийн анхны ажил штэ. Яг үнэ. Тэгэхээр чин мэдээж тэгж бодогдлог байх. Хинт ч одоо надад тэгж бас бодогдох байх. Сарын 40 сая төгрөгийн ажил хийхээр тий. За тэгэхээр чин мэдээж нөгөө одоо бакалаврын тий одоо бакалаврд одоо мэдээж сурж байхдаа бол жилийн бас нэлээд их мөнгө төлж сурж байсан. Тэгэхээр баг тэрийгэ буцаад 3 жилийн дотор хийчих гэсэн үг. Тий, үнэ, яг үнэ. Тий. Тэгэхээр одоо мэдээж маш том боломж тий. Маш их юм сурна. Тэгээд маш өндөр цалин аавн. Тэгэхээр бас нэг чамайг нэг шал ондоо төвшөнд харуулах боломж болсон болов уу гэж бодоод байна л да тий. Тийм. Ерөнхийдөө бол тэгсэн. Тэгээд хөрөнгө оруулалтын банкнд яг уу байхын нэг авааштай тал нь одоо яг уул уурхайн салбарт тэргүүлж байгаа одоо дэлхийн хамгийн том компаниуд байна тий. За одоо Монгол Rio Tinto ч юм уу. За тэгэл BHP Billiton тий. Өөр одоо Glencore ч юм уу. Тэр бүх компаниудтай бид нэр маш тулж ажиллаад тэр компаниудын одоо яг тэр менежментийн төвшөнд одоо санхүүгийн стратегийн одоо бүх асуултуудыг нь одоо хариулж байсан тийм зөвлөгөө өгч. Тэгэхээр тэр төвшөнд ингээд зүгээр 23 настай ингээд залуу очиод ингээд ажиллахаар яах аргагүй одоо чиний хэлсэн шиг нүд бол яг тодорхой хэмжээнд нэгдэжсэн. Тий. Дээрээс нь бас одоо маш том зургаар харах ёстой одоо маш өндөр хариуцлага гэсэн үг шүү дээ тий. Тэр үнэхээр дэлхийн шилдэгүүтэй ажилласан гэж хэлэхэд бол буруудахгүй болов гэж бодож байна л та. За тэгээд тэр мундаг компанид тий одоо Нью-Йоркод хэдэн жил ажиллав? 2 жил ажилласан. За 2 жил ажиллаад за тэгээд дараа нь. За тэгээд ерөнхийдөө хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байгаа хүмүүс 2 жилийн хугацаатайгаар шинжээчийн ажиллаар ажиллаад тэгээд дараа нь нөгөө нэг next step буюу одоо дараачийн алхам руугаа шилждэг. Тэгээд хүмүүс ихэвчлэн одоо private equity, hedge fund гэдэг тиймэрхүү салбар руу нэг хэсэг нь орж байна. Хөрөнгө оруулалтын сангууд руу. Нөгөө нэг хэсэг нь болохоор технологийн салбар руу бас их ордог байсан юм байна. Тэгээ миний хувьд болохоор технологийн салбарт бас жоохон сонирхолтой байсан. Тэгээд гарааны бизнест ерөөхдөө ажиллаж үзвэл яадаг вэ гэдэг. Тэгээд Бостонд биотехнологийн гарааны бизнес буюу гарааны бизнес гэж хэлэх жоохон хэцүү. Яа тэгвэл Indigo Ag тэгээд нэлээд мөнгө босгосон стартап гэхэд намайг очиход л ерөнхийдөө бас нэлээд томорсон байсан. Одоо бол өнөөдөр $7 тэрбум үнэлгээтэй одоо стартап гэхэд маш хэцүү тийм том одоо байгууламж болж байгаа. Гарааны бизнесээр эхлээд одоо нэлээд томорсон компани байна. Яг үнэ тийм. Тэнд болохоор би мөнгө босголт болон одоо яг нэг бас commercial талт нь яг одоо нэг business operation талт нь бас нэлээд ажилласан 1.5 жил тий. За тэгэхээр тэр бас айгүй сонирхолтой байсан баг тий. Яг тэгэхэд яг нөгөө салбар нь яг юу байсан бэ? Тийм салбар нь болохоор энэ биотехнологийн салбар буюу тэр дотроо яг одоо хөдөө аж ахуй agriculture тий. Тэгэхээр хөдөө аж ахуйн бизнес дээр яг одоо маш энгийнээр тайлбарлах юу гэсэн үг? За тийм маш энгийнээр хөдөө аж ахуйн салбар дээр бид нар юу хийж байсан бэ гэхээр одоо манай зөндөө олон фармерууд байгаа тий. Энэ фармерууд ч нь болохоор одоо янз бүрийн бүтээгдэхүүн одоо ингэж ургуулж байна. Тэр ургацсанд болохоор янз бүрийн одоо химийн бүтээгдэхүүнүүд бид нар хийдэг юм байна л да. Бордоо ч юм уу бордоонууд тий. Тэгэхээр тэр бордоонууд нь яадаг вэ гэхээр ерөөхдөө тэр ургацыг бас тодорхой хэмжээнд гарцыг нь сайжруулна. Тийм гарцыг нь уг нь сайжруулдаг. Тэгвэл бас нөгөө талаасаа тэр нэг ургацанд байдаг одоо натуралны органик байдаг тэр бактериудыг бас нэг зарим нь устгаад байд юм билэ. Нэг химикалууд нь бордоонууд нь өөрсдөө.
Тэгэхээр тэр нөгөө нэг бактериуд нь ууг нь бол тэр ургацсанд одоо сайн бактери муу бактери гэж байгаа. Сайн бактериудыг бас ингээ халаад байдаг. Тэгэхээр бид нэр яасан бэ гэхээр яг одоо нөгөө нэг юуны одоо artificial одоо химэл оюун ухааны одоо аргачлалаар ерөнхийдөө яг тэр ургацуудад байдаг одоо хамгийн хэрэгтэй бактериудыг бид нэр судалж гаргаж ирээд тэр бактериудыг буцаагаад одоо нөгөө нэг тэр ургацууд руугаа одоо шингээж хийх нөгөө бордон хэрвээ алдчихж байгаа бол тий одоо тэгвэл тэрийг нэмж одоо өгөх одоо тэр шинжлэх ухааны гаргалгаа дээр нь ажилладаг гэсэн үг тий. Тэгж ургацын сайжруулах, органик аргаар ерөөхдөө ургацын сайжруулах, тэгээд тэр нөгөө химийн бүтээгдэхүүнүүдийн оролцоог багасгах зорилттой тийм компани байсан. За. Тэгэхээр энэ бол яалтчгүй одоо бүх шинжлэх ухаан дээр тий хөдөө аж ахуй байна уу тий одоо банк санхүү байна уу тэгэхээр бүгд энэ дэр бол яг яалтчгүй Америк бол одоо технологиг ашиглаад технологийн шинэ ололт дэвшлийг ашиглаад яаж гарцыг сайжруулах уу яаж дараагийн түвшинд гаргах уу гэдэг дээр ажилладаг. Тэгэхээр тэрний бас нэг тийм одоо маш сонирхолтой компани дэр л тэгэл ажиллаж исэн байна л да тий. За тэгээд 1.5 жил ажиллачаа тэгээд яасан тэгээд дараагийн компани руу явсан. Тэгчээд яасан бэ гэсэн чи тэгчээ Монгол явсан байдаг. Тэгээ яагаад Монгол мэдээж тэр компанид бол мэдээж бас өндөр цалинтай ажиллаж байсан баг тий. Тийм. Дутхгүй цалин байсан. Тийм, дутхгүй цалинтай маш өндөр цалинтай байсан. Тэгээд Монголд ирсэн чинь цалин маань бараг 100 дахин онсон. 100 дахин онсон. Тийм, бараг тэр авцаа. Тэгэхээр мэдээж шалтгаан бол цалин байгаа. Шалтгаан бол цалин байгаагүй тий. Тэрийг бас би бас яг хэлье гэж бодож ирсэн. Цалин бол одоо хүний амьдрал тий одоо happiness буюу баяр баясгалын бол нэг л хэсэг тий. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг бизнесийн сургууль буюу одоо MBA гэж яриад байдаг. MBA-г бол би хийх зорилго бол ер нь байнга бол байсан. Тэгээд 10 одоо Брауныхаа их сургуулийг бакалаврыг төгсөөл ерөнхийдөө 4-5 жилийн хугацаанд бол MBA-г бол хийнэ гэсэн тийм төлөвлөгөөтэй байсан. Тэгэхээр нөгөө нэг өөрөөсөө асуулт асуух хэрэгтэй. Одоо бизнесийн удирдлагаар магистр хийхээс өмнө миний одоо портфолио буюу одоо ажлын туршлага юунаас бүрдэх ёстой вэ гэдэг асуултыг өөртөө бол тавьж байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд чи болон өөр зөндөө олон менторудаас ингээд асуухад бол ямар ч л байсан одоо тэр дэлхийн томоохон тэр корпорацууд болон стартапт ажилласан туршлага дээр нэмэх нь бас үнэхээр чи өөрөө одоо ирээдүйд хэтийн төлөвлөлт чинь буцаад Монголдо ирээд тэгээ Монголынхоо одоо хөгжил дэвшилт төв нэмрээ оруулах гэж байгаа бол одоо бизнесийнхаа удирдлагын магистр хийхээс өмнө бас Монголдо туршлага хуримтлуулах хэрэгтэй гэсэн тэр том одоо шийдвэрийг бол яг өөртөө бол би тавиад энэ бүх одоо өндөр цалинтай боломжуудыг бүгдийг ерөөхдөө хаяад тэгээд ямар ч лсэн би Монголдо 1.5 жил байх хэрэгтэй байна. Монголынхоо яг хөрсөнд буух хэрэгтэй байна гэсэн үндсэн дээр Монголд ирж Монголдо бас тэгтээ яг өөрийнхөө салбарынхаа хүрээнд төслийг санхүүжуулах байгууллагт ажилласан. За тэгэхээр энэ дээр яг Монголд ажиллах яг тэр ингээ гадаадын том компаниуд дээр ажиллах тэр контраст ч юм уу эсвэл давуу сул талууд за яг юу ажиллаж байна? За мэдээж хамгийн том сул тал нь бол яг цалингийн зөрөө гэж магадгүй тийм. Гэхдээ миний бодлоор давуу талууд нь бас айгүй их. За хувь хүний үдэнд бол давуу тал нь бол гэр бүл, найз нөхөд тийм ингээ хамт өсч төрсөн тэр хүмүүсийнхаа хажууд байх бол үнэхээр гоё тийм эерэг энэ бол мөнгөөр үж тийм мөнгөөр одоо ямар ч боломжгүй тийм эерэг гоё мэдрэмж байгаа. Тэр нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө нэг импакт нөлөө тий тэр нь бол одоо Монголд одоо үүрэг хариуцлага чинь бас хамаагүй өндөр болно. За тэгээд яг Монголынхаа хөгжилд би ингээд хувь нэмрээ оруулж ин да гэсэн тэр бас нэг кайф байж тээ. Тэр кайфыг бас ерөөсөн үнэлэх ямар ч боломжгүй юм бэлээ. Гуравт болохоор зүгээр л нөгөө нэг Монголд хийж байгаа ажил маань өөрөө нөгөө нэг тэгтээ тэргүй нөлөө ихтэй учраас бас тэрнээсээ өөрөө амар кайф авд юм бэлээ. Тэгэхээр нөгөө үнийн дүнгээрээ бол би чинь одоо санхүүгийн одоо нэг мөнгө босгох ажил дээр бол үнийн дүнгээр хамаагүй бага мөнгө босгож иж магадгүй. Тэгтээ тэр нөлөө нь өөрөө одоо эх орныхоо хүрээнд ингээ хараад үзэх юм бол айгүй том учраас тэрэнд бол бас айгүй их сэтгэл хангалуун байсан тий. Тэгэхээр илүү тэр чинь яг нөгөө ажилтаа харьцуулах юм бол илүү утга учиртай ч юм байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр би ч гэсэн яг тийм зүйл яг анзаардаг л та яг нөгөө бас хоёлаа адилхан те сойрхуулаа гэлгээд бол нөгөө тука битээр яг хоёлаа адилхан баг ойролцоо жилтэй баг зэрэг хэлчихсэн шүү дээ. Яг хөрөнгө оруулалтын банк өрсөлдөгч хоёр банкнд Нью-Йоркод ажиллаж байсан те. За тэгээд дээрэс нь бас ингээ Монголд ирээд ингээд ажиллаж байсан ингээд харьцуулахаар яалтч одоо тэр хөрөнгө оруулалтын банк гэдэг чинь гадаадын тэр том одоо үндэстэн давсан компаниуд бол ингээд 150 мянга 200 мянга ажилчин таг. Тэрний 200 мянга ажилчны нэг болоод ажиллах. Тэгээд харийн оронд те. За тэрний оронд одоо их орондоо тавуулахнаа ажиллаж байгаа ч гэсэн одоо яг үзүүлж байгаа чинь хэллээ нөлөө те. Энэ бол хамаагүй илүү
нөгөө утга учиртаа хийж байгаа ажилдаа тэрүүндээ бас ингээд тий одоо илүү одоо сэтгэл хангалуун байх тал дээр бол шал хоёр өөр мэдрэмжлэлтэй яалтчихгүй тий. За тэгээд Монголд ажиллачаад тэгээд яг хүссэн одоо нөгөө бизнесийн одоо магистртаа тэнцсэн үү юу болсон бэ? Хаашаа зорж өргөдлөөгөө. Бас тэгээ 5 сургууль руу материалаа өгсөн. Монголоос шүү дээ. Монголоос Улаанбаатарт ингээ ажиллаж байгаа тий бэлдээд. Яг үнэ. Тийм бэлдээд нөгөө стандартчлсан шалгалт юу байдгийг тий бүх хэрэгтэй юмнуудыг бүглөөд тэгээд материалаа өгсөн. Harvard-ын бизнесийн сургууль руу явуулсан, Wharton руу явуулсан, Chicago руу явуулсан, MIT руу явуулсан. Тэгэхээр Колумбиагийн их сургууль руу явуулсан. 5 сургууль руу. 5 сургууль тэгээд дөрөвдөнд тэнцсэн. Яа 5 дэлхийн шилдэг бизнесийн сургуулиас тэгээд дөрөвтөнд тэнцсэн. Яа тэгэхээр бас мэдээж гайхалтай амжилт. За тэгэхээр бизнесийн сургуульд бас ингээд өргөдлөө өгөхөдтэй бас яг 3 анхаарах хэрэгтэй зүйлийг маш товчхоноор бас хэлж өгч бид нарт. Бизнесийн сургуульд одоо шаардлагатай хамгийн чухал 3 зүйл гэх юм бол нэг нь бол ажлын туршлага, хоёр дахь нь болохоор стандартчлагдсан тест, гурав дахь нь болохоор манлайлагчийн чанар гэж би харж байгаа тийм. Тэгэхээр ажлын туршлага нь юу вэ гэхээр бизнесийн сургуульд залуучууд бол ихэвчлэн 4-5 жилийн ажлын туршлагатай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө ажлын туршлага хэр хөрөмтлөх вэ гэдэг дээр бол тэр асуулт хариулах хэрэгтэй. Хоёр дахь нь болохоор стандартчлагдсан тест. Энэ тест нь болохоор 2 тест байгаа. Нэг нь болохоор TOEFL, нөгөөх нь болохоор GMAT. Тэгэхээр GMAT гэдэг шалгалтыг бол нийт өгж байгаа бүх одоо хүмүүсийн доор хаяж одоо яг хамгийн одоо дээдлийн 10% одоо персентайл гэдэг те тэр персентэд байж иж ерөөхдөө топ сургуулиуд руу орох боломж чинь нэгддэг. За тэгээ гурав дахь нь болохоор маш өндөр авна гэсэн үг. Маш өндөр авах хэрэгтэй. Гурав дахь нь болохоор манлайлагчийн чанар. Тэр нь юу гэсэн үг вэ? Одоо ажил дээрээ болон одоо ажлынхаа хажуугаар одоо нийгмийн өөрөө хэр идэвхтэй байна, манлайлагчийн чанарыг өөртөө хэр их агуулсан байна вэ гэд. Миний бодлоор бол яг энэ 3 үндсийг аягүй харж агаад шийдвэр гаргах юм шиг байна. Бизнесийн сургуулиуд те. Окей. За баярлалаа. Тэгэхээр тэгээ аль нөгөө 4 сургууль тэнцснээ тэгээд алийг нь сонгож таарч юу? За тэгээд гуглдсан чинь Harvard-ийн бизнес сургууль хамгийн дээр нь байгаа. Тэгээ орцсон. Худлаа. Сургууль болгон өөр ингэсэн амар онцлогтой юм билэ. Тэгэхээр Harvard-ийн бизнесийн сургууль нь өөрөө болохоор одоо ерөнхий бизнесийн удирдлага буюу одоо ерөнхий менежментийг зааж өгдөг. За Чикагогийн одоо Буффинг сургууль жишээ нь бол яг эдийн засгийн дээр илүү тулгуурсан юм тий. MIT нь болохоор технологи дээр илүү сургуулсан. Колумбиа болохоор санхүү дээр илүү одоо тулгуурсан юм уу. Тэгэхээр миний хувьд би яг програмууд нь өөрөөр. Тэгэхээр миний хувьд болохоор өөрөөсөө бас асууж байгаа юм тий. Би аль сургуульд явснараа тэгэхээр миний одоо бизнесийн одоо удирдлагыг магистрийг төгссөний дараа ямар ажил дээр би очих ёстой вэ? Өөрийгөө одоо ямар хүн болгож одоо профешнл зүгээсээ төлөвшүүлэх хэрэгтэй вэ? Тэр төлөвшлөлтөнд би очихын тулд ямар сургуульд надад хамгийн ихээр туслах вэ гэдэг асуултанд хариулж байгаа юм тийм. Тэгэхээр тэр зүгээс бол яг энэ ерөнхий менежментийн мэдлэг буюу яг Harvard-ийн их сургууль бол илүү зохицсон юм болов уу гэж боддог тийм. Сайхан сонголт хийсэн байна. Зөв сонголт хийсэн байна. Harvard-ын бизнесийн сургууль. За Harvard-ын бизнес сургуулийн хоёлоо төгссөн. Тэгэхээр бидээс хоёлоо төгсөгчийн хувьд аягүй сайн мэдж байгаа бах тий. За миний хувьд бол 2015 онд төгсөөд Тука одоо 2021 онд ингээд 21 онд төгссөн. Тэгэхээр чинь тэр 6 жилийн зүрх. 6 жилийн дараа. Зүрх багасаад байгаа юм тий. Тий одоо улам монголчууд. За би 5 дахь оюутан болж төгсөн хэр чи одоо 6 дахь оюутан болж тий Монголоос тий 6 дахь оюутан болж төгсөж байгаа юм байна. За Harvard-д сурах мэдээж асуух хэрэгтэй. За Harvard-д сурах тэр анхны бодож исэн хүлээлттэй харьцуулахад ямар вэ? За хүлээлт тийм ганц 2 хүлээлтүүд байсан. Эхний хүлээлт нь болохоор нөө бизнесийн их сургууль гэхээр дандаа гонж өмссөн тий. Тэгээд ерөөхдөө дээгүүр харсан хамар нь өндөр их зантай тим хүмүүс гэж бодсон. Farther from the truth гэдэг шиг үннээс маш хол байсан юм байлээ. Очсон чинь ерөөсөө айгу сайхан ааштай нэгэндээ тусалсан коллаборатив те бинийгаа дэмжсэн тийм уур амьсгалд орсон даа маш их баяртай байсан. Тэр дунд их цантан чи байсан үгүй юу? Хамгийн их цантан би байсан. Би Монголын 5 дахь оюутан. 6 дахь оюутан яг хоёр дахь хүлээлтэнд юу өөр байсан бэ гэхээр бизнесийн сургуульд явсан хүмүүс за ингээл ерөөхдөө наригдсан ингээл те баг юм сурдгоо ингээл амар гоё байдаг гэсэн зүгээр нэг тийм рум рууд яваад байдаг. Бүр шал бодлаа. Юу Harvard-ын бизнес чи амар сайн мэдж байгаа. Ямар curriculum те боловсролынхан тэр curriculum бол үнэхээр шахуу юм бэлээ.
Тэгээд тэрэн дээр бол би нэлээд их юм сурсан. Яг одоо хичээл дээр бол. Тэгээд 3 дахь хүлээц нь бол яг тэр нэг HBS-ийн өөрийнх нь нэг онцлог байдаг те. Case study гэдэг. Case study нь яадаг вэ гэхээр нэг traditionally бол зүгээр уламжлалт аргаар бол багш орж ирээл лекц уншаал 40-50 минут уншаал гараа авчдаг те. Хүүхдүүд сонсох хэрэгтэй. Тэгээд сонсноороо дараа нь шалгалтаа бүглөөд дүнгээ авдаг. За Harvard бизнес сургууль яадаг вэ гэхээр case study. Тэр нь яадаг вэ гэхээр багш орж ирэнгуутаа багш ерөөсөө нийт одоо 120 минутын турш 5-10% нь л өөрөө ярьдаг. Тэгээ бусад нөө 80-90% нь болохоор сурагчид бие биентэйгээ мэтгэлцдэг. Тэр мэтгэлцэн дээр өстой амар юм билэ. Чи сайн мэдж байгаа. Тэгээд ерөөхдөө тэрнээс бас маш их юм сурсан. Ийм хөвлөцөд байна. Тэгэхээр яг тэр нөгөө case study гэдэг түрүүн хэллээ те. Тэгэхээр тэр нь болохоор яг бодит бизнесийн болж байгаа үйл явцыг те одоо сургалтын материал болгоод за тэрийг уншаад тэгээ яг одоо жишээлбэл одоо юу гэдгийг Elon Musk те Tesla 3-ыг ингээ гаргалаа. За тэгвэл Tesla 3-ыг зах зээлд одоо яаж хэрхэн нийлүүлэх вэ? Эхлээд Америк руу өгөх үү? Эсвэл шууд хятадын зах зээл рүү орох уу? За энэ шийдвэрийг одоо гүйцэтгэх захирал Elon Musk байсан бол яаж гарах байсан бэ гэж асуулт тавиал. За тэн дээрээ мэтгэлцсэн гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол айгүй тийм сонирхолтой байсан л та. Эхлээд ингээд гараа өргөөл ингээл хэлэхдээ жоохон айдаг эсвэл ингээл хоолоо чичрээл, тий. Тэгэл сүүлдээ бол тэг хоорондоо халцаалаа, тий. Одоо ч гэсэн хоолоо чичэрдэ шүү дээ. Төгслөө чичсээр байгаа төгслөө. Тэгэхээр бас мэдээж яг ингээд тэр шилэгдээд ирсэн хүүхдүүдтэй хамт мэтгэлцгээд ингээл тэр хүүхдүүдийн ярьж байгаа тэр аргументээ гаргаж ирж байгаа бол үнэхээр бас мундаг байдаг те. Тэгэхээр надад нэг ийм бодлого төрдөг юм л та. Эхлээд ингээд анх ингээл мундаг хүүхдүүдийн хажууд очивол ингээл хэлэхдээ ингээл шууд ингээд ярахад ингээд англи хэл гэвгүй нэт мартагч байгаа юм шиг те. Ингээл сандраал те. Пөөх би одоо яаж энэ хүүхдүүдийн төвшөнд хүрнэ гэж айх ч юм уу нэг тиймэрхүү айдас бол надад эхлээд байдаг байсан. Тэгэл энэ нь ингээл намайг өөрийгөө үнэлэх тэр үнэлэмжинттэй ингээл өөрийгөө улам доош нь хийгээд байгаа юм шиг тэгж жагаад ингээд 2 жилийн туршид ингээд тэрийг нь буцаад ингээд барилгад ингээд тоосоо хөрж байгаа юм шиг ингээд өрсөөр байгаад хамгийн сүүлд нь тэр хүүхдүүд бүгдээрээ бид нэр ингээд нэг төвшөнд тий ингээд хурж ирдэг бас яг тэр хүүхдүүдийн төвшөнд тэр багш нарын ярьж байгаа одоо хүлээж байгаа төвшөнд бас авчирч чаддаг юм шиг надад тийм бодогдсон л да яг тэр 2 жил үеэрээ ер нь ижлэхэн мэдрэмж авд юм байна. Ижлэхэн мэдрэмж тийм байна. Яг ижлэхэн байна. За тэгээд Harvard-д 2 жил сурлаа. За бизнесийн сургуульд 2 жил. За тэгчээд төгсөөд одоо ямар одоо чи төсөхөд одоо 7 хоног үлдсэн. 7 хоног үлдсэн байна шүү дээ. За тэгэхээр энэ дээр бас асуух хэрэгтэй. Мэдээж энд юу гарсан бэ гэхээр ковид гарсан. Тэгээд ковид гэтээ чамаг анх орж явахд бол ковид байхгүйсэн байх тийм үү? Тийм эхний жил гайгүй байсан. Эхний жил гайгүй байсан. Семестрийн 3 сараас эхлээд ковид гарсан. Ковид гараад эхэлсэн тий. За тэгээд ковид гарсан чи яг одоо яг сургалтын хувьд тий бас яг ямар өөрчлөлтүүд гарч вэ тий. Ер нь дэлхийд даяар гарсан байх тий. Энд чи одоо дэлхийд даяар явагдлаа шүү дээ. Миний хувьд 2-3 том өөрчлөлт гарсан. Хамгийн ихнийх нь бол яг одоо шууд өөрчлөлт буюу яг одоо хичээлийн өөрийнх нь хөтөлбөр нь яг физикал байдлаас одоо нэг онлайн руу шилжиж जैन тий. Тэгэхээр онлайнаар бүх хичээл Zoom болон шилжсэн. Тэр ихний өөрчлөлт. Хоёр дахь өөрчлөлт нь болохоор бизнесийн сургууль сурж байгаа залуучуудыг бас нэг одоо том өөртөө авч байгаа нэг үн цэнтэй зүйл нь болохоор network буюу бие биентэйгээ харилцаа холбоо үүсгэхтэй. Тэгэхээр тэрийг нэг үргэлжлүүлэн одоо хүмүүстэй уулзаж танилцаж тэр нэг бондыг үүсгэх боломж бол багассан байгаа тий. Багассан гэдэг нь бараг байхгүй болсон байж магадгүй нэг талаараа. 3 дахь том өөрчлөлт нь болохоор ажил олох боломж. Тэгэхээр нэг ковид гарангуут ерөөдөө дэлхийд даяараа эдийн засаг тодорхой хэмжээгээр бол хямрал өртсөн байгаа. Тэгэхээр хямралд өртснөөрөө одоо бизнесийн сургуулиас яг төгсөж байгаа залуучуудад олдох одоо ажлын байр бол бас тэр чинээгээр нэлээд хомсцсон. Тэгэхээр энэ 3 өөрчлөлт бол бас тодорхой хэмжээгээр хүн дээр бол нөлөөлсөн. Тийм. За тэгээд одоо яагаад одоо эх орондоо одоо хичээл нь одоо яг дуусгаж ийн гэсэн чи одоо Монголд натаа ингээд тий одоо подкаст хийх боломж олгоо соож байна. Тийм тэгэхээр ерөөдөө бүх хичээл маань 100% онлайн болцсон учраас дэлхийн хаач ерөөдөө хийж болно. Тэгэхээр миний хувьд бол бас яг түрүү хэлсэн гэр бүл их чухал байдаг. Тэгээд аав ээж гэр бүл одоо өөрийн дотн хүмүүстэйгээ ингээд дараачийн одоо миний adventure те дараачийн одоо алхам эхлэхээс өмнө ерөөдөө бас тодорхой хугацаа гэр бүлтэйгээ өнгөрөө гэсэн үндсэн дээр Монголд ирсэн байна. За тэгэхээр Монголоос хичээл авч ин гэдэг чинь тэгэхээр баг нөгөө Америкийн цагаар те Монголдоо хичээл аваад одоо тэгэл шалгалтаа үйл явж ин гэсэн үг шүү дээ те. Дандаа өөрөөр те. Дандаа өөрөөр үү те. Хэд хүртлөө?
Тийм энэ оройн 9 цагт эхлээл өөрийн 3 дуртай тусаад байгаа. За. Тэгээд өглөө сэрээд ингээд хүрэлцэрсэн баярлалаа. Тэгээд Америкийн цагаар явж байгаа юм ба шүү дээ Монголд байгаа мөртлөө. За тэгвэл одоо ингээд энэ 5 сар Harvard-ын бизнесийн сургуулийг төгсөж байгаа юм байна те. Тэг баяр хүргэе. За манай үзэгчид сонсогчид ч гэсэн чамд баяр хүргэж авах гэж бодож байна. За тэгээд төгсөөд дараагийн алхам юу вэ? За төгсөөд Солонгос явлаа. За Солонгосын хаашаа? Солонгост Samsung компанид Global Strategy Team гэдэг chairman-ийнх нь яг доор chairman гэж одоо яг тузын дарга. Тийм одоо Ли Жаян гэдэг тий. За хамгийн том залуу. Тэрний доорх багт Global Strategist гэдэг олон улсын стратегист тийм хүн жаа. За яаж гараа Samsung-ийн одоо яг төв штаб нь тий төв офис нь юунд вэ тий? Сөүл үү? Тийм яг өөрийнх нь нэг том кампус нөхрөөс уунд гэдэг юм лээ. Бүр кампус таах тий. Хэд одоо хэдэн ажилладаг? Хэдэн зуун мянган ажилладаг. Солонгосын одоо population хэдэн байдаг. Би болохоор яг юун дээр нь sub headquarter буюу юунд Seoul-ыг ажиллаж байгаа. Gangnam Style-тэндээ тий. За тэгэхээр яг одоо за мэдээч тузын даргын доорх нь тийм үү? Тузын дарга буюу одоо хамгийн одоо нэг номерын хүний доор тийм. Нэг номерын хүний бодвол ингээд нэг номерын хүн ингээд өөрөө одоо тэр глобал бизнесээ хэрхэн удирдах ч юм уу тийм хэрхэн цаашаа явах уу гэдэг өөрийн тийм багтаа тийм. За тэр багт нь ажиллана гэсэн үг тийм. За тэгэхээр глобал одоо стратегийн тодорхойлоход нь одоо хувь нэмрээ оруулаад ажиллана шүү дээ тийм. За тэгэхээр одоо Монгол руу хөрөнгө оруулах гэсэн үг үү? Тэр ихний асуу. За тий ер нь бол манай баг бас би болоод нэлээд удаж байгаа юм лээ. Бараг 2000 оноос хойш энэ баг бол оршин тогтнож ирсэн. Тэгээд Samsung гэдэг компани маань өөрөө бол одоо дэлхийд өрсөлдөх чадвартай одоо технологиороо бол одоо тий дэлхийд өрсөлдөх чадвартай компаниудын нэг болж хувирсан байна. Тэгээд энэ бол миний бодлоор одоо Солонгос гэдэг орны хувьд бол маш том амжилт. Тэгээд одоо технологиор ингээд тэргүүлж байгаа орнуудыг харах юм бол Америк байна, Хятад байна тий. Энэ хоёр улс чинь өөрсдөө одоо DNB буюу эдийн засгийн хувьд маш том энэ улсууд дагаад технологийн салбараас амар том хөгжсөн байгаа. Тэгэхэд баг за хаамаагүй хичаашин тий. Гэхдээ эдийн засгаар бол эхний 15-д ордог буюу нэлийн одоо 15-д хойгоор ордог Солонгос гэдэг энэ улсын хувьд технологийн салбар нь ийм том хөгжсөн гэдэг нь бол миний хувьд бол ингээ гайхамшигтай. Тэглэг байх уу мэдээж. Тийм. Тэгээд Apple төрсөлж байна. Яг Apple-тай өнөөдөр смартфон буюу тий хологцаараа борлуулалтаар өнөөдөр нэгт байна. Semiconductor буюу хагас дамжуулагч байгаа технологиор өнөөдөр нэгт байна. За тэгээд TV дисплеерээ одоо дэлхийд өнөөдөр бол нэгт байна тий. Тэгэхээр ийм том салбарыг яаж бий болгосон бэ? Тэгээд Samsung гэдэг одоо Ли Жаян буюу яг өөрийнх нь chairman өөрөө болохоор за Samsung гэдэг одоо компани бол Солонгост хариуцлагдах Солонгосын зөвхөн одоо тийм national компани бол биш болсон. Өнөөдөр бол дэлхийн компани, глобал компани болсон байна. Глобал компани бий болгохын тулд өнөөдөр глобаллаараа одоо дэлхийд даяар зөндөө олон өөрийнхөө офистай, дэлхийд даяар өөрийнхөө үйл ажиллагаа хийдэг ийм компани бий болно гэд 2000 онд бодсон байна тий 20 жилийн өмнө. За тийм 20 жилийн өмнө тхийн тулд бид нэр бас өөрсдийнхөө доор ажиллаж байгаа одоо хүмүүсийг бас глобалчлах хэрэгтэй байна гэд дэлхийд даяарх одоо яг таленттай хүмүүсийг бол ингээд өөрийнхөө багт хөрөнгөлүүлж эхэлсэн юм лээ. Тэгэхээр манай баг болохоор зөвхөн гадаад хүмүүсээр бүрдсэн баг байгаа. За. Тэгээд ер нь бол бас нэг давуу тал нь магадгүй бид нэг жижиг орон нөгөө бас өөрчлөлтийг бас маш хурдтай хүлээж авдаг тий. Тэгээд маш хурдан адапт хийдэг. Нөгөө технологийн хэлээр бол нөгөө early adapters гэж байдаг шүү дээ тий. Тэгээ нөгөө одоо хамгийн түрүүнд хүлээж авдаг нэг хүмүүс идэг та тийм үү. Тэр надад гэж харагдахгүй монголчууд тэр талд айгүй сайн юм. Яагаад тэгэхээр магадгүй нэг монголчууд гэхээсээ илүүтэйгээр бидний сүүлд явсан ингээд 40 жилийн замнал болохоор маш олон зүйл ингээд өөрчлөгдөхөөс аргагүй болсон тийм үү. Тэгэхээр бид нэр өөрчлөлт нь маш хурдан дасан зогсож одоо амьдралын ихээр бараг сурсан гэх ч юм уу те авсан одоо ур чадвар ч юм уу те. Тийм болохоор энэ давуу тал бас ашиг технологитой хослуулаад ашиглах юм бол одоо маш олон гаргалгаануудтай одоо чиний хэлжсэн шиг болох одоо хөрсөн дээрээ шингээж болох юм шиг харагддаг юм л та. За тэгээд сая түрүү ингээд том мега төслөөч ярьлаа. За янз бүрийн реформуд хийх хэрэгтэй гэж те санал нэг байна те. Тэр сүүлийн 30 жил бид нэр за мэдээж бас одоо үе үеийн засгийн газар ч юм уу үе үеийн лидерүүд за бүгдээрээ л реформ ингээд шинжилэл ингээд ярьж гарч ирж байсан те ингээд бас бид нар хийх гэж бас зөндөө оролцсон, бүтлгүүцсэн за мэдээж бас тэндээс гарсан сайн
жанжиргууд ч бас байгаа те. Тэгэхээр ингээд залуу хүний хувьд ерөөхдөө ингээд одоо харахад ч юм уу те энэ дээр бас нэг ингээд хоёлоо бас ингээд жоохон дүгнэлтэйгээд яриул те. Яг биднэрт яг ямар хуу хүн ч гэдэг юм уу яг эсвэл яг юу хэрэгтэй байгаа юм бэ? Яг нь мэдээж бусад орнуудтай харьцуулах юм бол мэдээж одоо Норвегч гэдэг юм уу, Шведч гэдэг юм уу, Америкч гэдэг юм уу. За дөрвөн жишээ татлаа Кенияч гэдэг юм уу, эсвэл Хятадч гэдэг юм уу. Бид нар бүгдээрээ хөгжлийн ондоо түвшинд яваа байхгүй тийм үү? Тэгэхээр хөгжлийн ондоо түвшнээсээ шалтгаалаад лидерийн хувьд ч гэсэн за мэдээж одоо эсвэл одоо priority буюу одоо хамгийн түрүүнд хийх ёстой төслийн хувьд ч юм уу те одоо жишээлбэл мөнгө хаан зарцуулах ч юм уу шал өөрөхгүй тийм үү? Тэгэхээр бид нар яг хөгжлийн явж байгаа энэ шатнаасаа шалтгаалаад биднэрт яг юу дутагдаад байна вэ? Эсвэл юун дээрээ бид нэр илүү анхаарах ёстой алдаа гараад байна гэж боддог юм. Жохон том асуулт асуучихлаа. Тийм ээ. Тэгэхээр миний хувьд болохоор зүгээр боломж нь байна уугүй юу гэдэг асуултанд бол түрүүн хариулсан байна тий. Тэгэхээр боломж бол нэлээд байгаа. Тэгэхээр энэ боломжийг яаж зөв зохистой авч явах вэ тий. Тэгэхээр зөв зохистой авч явахын тулд энэ бол одоо нэг хүний хийх зүйл биш. Тэгэхээр энэ бол маш олон хүний одоо хамтарсан хүчнээс бий болох хэрэг байгаа. За тэгэхээр нэг хүн бол энэ бүх салбарт одоо мэдлэгтэй байна гэж байхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр ерөөхдөө нэг манлайлагч хүний хувьд одоо тэр одоо төрийн одоо дээр байгаа хүн бол лидер хүн, тэр манлайлагч хүн бол тэр тухайн салбарт байгаа одоо эксперт хүмүүсүүдийг тийм тэр хүмүүсүүдийг амар сайн сонсох чадвартай хүн байх хэрэгтэй юм болоо. Хоёрдугаарт тэр хүмүүсүүдийг бас яг тэр тухайн одоо хэрэгтэй местнүүд дээр ингээд те аваачаа тэр хүмүүсийг амар гоё саппорт хийгээд дэмжиж өгөөд тэгээд ерөөхдөө өөрийгөө одоо өөрөөсөө илүү буюу одоо өөрөөсөө илүү хүмүүсээр хүрээлүүлэх тийм чадвартай хүнийг ерөөхдөө одоо манай улсын хамгийн дээр байгаасаа гэж бол би зүгээр хувьдаа тэгж боддтой. Тэгээд тийм authoritarian биш те одоо нэг коммунизмын үе чинь ингээд яг дандаа топ даун дээрээс доош ингэж одоо харьцдаг байсан те бидний одоо арчлалын хувьд бол яг тэр дээрх байгаа хүн нь болохоор тодорхой тэр чиглэлийн ингээд гаргаж өгдөг том зургаар нь харж чаддаг тэгээд яг тэр хэрэгжих ёстой гэсэн тэр төслүүдийг нь бүгдийг яг тэр зөв хүмүүс рүү хуваарлж делегейт хийж өгдөг тэгээд өөрөөсөө илүү өөрөөсөө ухаантай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чаддаг тэгээд маш сайн сонсож чадвартай тийм манлайлагч миний бодлоор за дутагдчихин гэх юм цаашийн зүгээр байгаасаа л гэж байна. Энэ дээр би яг санал нэг байл л да. Одоо яг жишээлбэл ингээд зарим ингээд мегатслүүдийг ингээд харах ч юм уу те яалтчгүй ингээд 10 жилийн турш сүүлийн 15 жил ч юм уу 5 жил ч юм уу те ингээд гаццсан. Яг тэгэхээр яг маш олон зүйлээс шалтгаалдаг л байх л та те. Улс төрийн эдийн засгийн за тэгэл янз бүрийн хүчний ч гэдэг юм уу те. Тэгвэл яг энийг хамгийн гол нь ингээд маш богино хугацаанд биднэрт цаг амир алтгаа байхгүй. Яг гэх юм бол дэлхий ингээд бид нарыг хүлээхгүй ингээд яваад байдаг те. Тэгэхээр бид нэр хоошлуулах тусам бидний алдагдж байгаа боломж бол ингээд хэд дахин нугараа яваад байдаг те. Тэгэхээр одоо эндээс зүгээр одоо жишээлбэл би яг түрүүнд чамтай санал нөгөө нэг бас надад бас ажиглагдсан зүйл нь юу гэхээр бид нэр ингээд одоо жишээлбэл ингээд улс төрийн хувьд ч юм уу эдийн засгийн хувьд шийдвэр гаргаж байгаа тэр хүмүүс нь маш зоригтой нэгдүгürt айгүй зоригтой байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд яг нэг юмд итгээд тэрүүндээ маш тууштай үр дүн гаргах те. Үр дүн гаргаад яг үр дүн гаргасан тийм track recordтой хүн яг биднэрт хэрэгтэй байхгүй тий. Ерөөсөө яг урд нь хийжсэн шиг яг тэгэл богино хугацааны дотор хурдан тэр тухайн мегатслүүдийг ч юм уу тэр арц хийдлүүдийг ингээд шийдэж яваасаа тий. Тэгэхгүй бол бид нэр яриад шүмжлээд ингээл алдах тусам тий. Ингээд биднэрт айгууд алдагдсан боломжийг өртөг чинь ингээд хэд дахин нугараад хайрын боломж болоод байгаа байхгүй. За тэгээд дээрэс нь яг түрүүчийг хэллээ л да ингээд яг одоо бүхнийг мэддэг хүн эсвэл одоо гэж хэлж байдаггүй л байхгүй те ганцаарчлсан тоглолтоос илүү яг баг өдөрдөж чаддаг те яг түрүүчийн хэлсэн шиг ер нь бол угаасаа манлал гэдэг чинь гэсэн яг тухайн хааруудаас сурж ирсэн надаа яг манлал гэдэг юу вэ гэхээр айгүй олон тодорхойлтууд байдаг. Гэхдээ тэр дундаас надад хамгийн их гардаг нь болохоор манлайлагч хүн бол ингээд бүх юмыг өөрөө хийх гэдэг буруухгүй угаасаа тэгж хизээч боломжгүй их боломжгүй. Тим хүмүүс яадаг вэ гэхээр дандаа ганцаараа болтдог. За тэрний оронд те яг ингээд өөрийнхөө чадахгүй зүйлийг те өөрийнхөө мэдхгүй зүйлийг те чаддаг мэддэг те одоо боловсралтай мундаг хүмүүст нь эсвэл туршлагатай эсвэл юм шийдэмгээ тэр хүмүүст нь өгөөд харин тэр хүмүүсээс үр дүн те хардаг үр дүн гаргаж чаддаг тэрийг тэднийг удирдаад хамгийн гол нь богино хугацаанд дотор үр дүн гаргаад одоо явж чаддаг тим манлайлагч байгаасаа тим манлайлагч тэр хүнийг манлайлагч гэдэг. За яг бидний хөгжлийн төвшөнд ийм одоо зайлшгүй явах зүйл шаардлагатай зүйлүүдийг явуулахын тулд тим манлайлал
зайлшгүй байх хэрэгтэй гэж үздэг байхгүй яг тэгээд хэрвээ тэгж чадах юм бол яг бид нэр одоо хөгжлийн хувьд ч гэсэн те одоо ийм том те хоёр эдийн засгийн дунд байна те хангалттай зах зээл байна хөгжөхөд маш хурдан байна л гэж хурдан байж чадна гэж би чин сэтгэлээсээ итгэдэг байхгүй те тэгэхээр бас бусад хүмүүс ч гэсэн бас тийм бодолтой байгаах гэж бодож чинь тийм бодолтой байгаасаа за тэгжээж бид нар бас нөгөө шийдвэрээ гаргаж ээж одоо яг нэг одоо жишээлбэл улс төрийн ч юм уу эдийн засгийн шийдвэрээ гаргаж ээж манай орнд те одоо хурдан хөгжих болов те хурдан тэггүй бол яг алдагдсан боломж болох нь бид залуу үеийн нуруунд дээр дараагийн 5 жил 10 жил дээр ирж байгаа байхгүй тийм биз дээ өнөөдрийн гаргасан буруу шийдвэр бидний нуруунд дээр ирэх байхгүй тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо тухайн гаргаж байгаа тэр шийдвэрүүд те одоо улс төрийн сонголт тэднэр дээр ингээд хүмүүс зөв шийдвэрээ гаргаасаа яг те тэгэхгүй бол эцээ тэр одоо эсвэл бусад хүмүүсийг за бид бусад хүмүүсээр одоо шийдвэр гаргах боломжийг олгох тусам бидний нуруунд дээр хүн тачаал ирнэ гэсэн үг. Тийм. Наатанда чинь санал прайм нэг байна. Тэгээд ерөнхийдөө бид нэр ингээл одоо яг улсын хоорондоо тийм Монгол дотроо л ингээл хоорондоо нэлийн юу одоо мэтгэлцээ гэх юм уу. Гэхдээ яг зүгээр ингээд дэлхийн түвшнөө ингээд хараад үзэх юм бол том зургаар ингээд хараад үзэх юм бол ерөөсөө л яг л эв нэгдэлтэй байгаа л тэгэл яг чиглэлээ сайн тодорхойлол тэгэл яг тэр чиглэлийнхаа ингээд төлөө тууштай ингээд алхах хэрэгтэй л байгаа байхгүй тий. Харин тий. Тэгэхээр тэрүүн дээр жишээлбэл би ганцхан зүйл дээр үндэслээд шийдвэр гаргах гэх юм бол ерөөсөө л track record гэхгүй тий. Яг юу хийж бүтээсэн, яг ямар богино хугацаанд ямар асуудлыг шийдсэн, яг тэрийгэ баталж харуулсан юм уу? Тэ тэрний ард чинь багаар ажиллах чадвар эднэр бүгдээрээ байсан байжж тийм одоо шийдлүүдийг одоо үр дүн гаргасан гэсэн үг байхгүй тий. Тэр хин үр дүн гаргасан байна. Ерөөсөө л тэр хүний багтал би ажилламаар. Тэр хүнийг л би тултлан дэмжмээр. Санал нэг байна. Тэгээ ерөнхийдөө зүгээр хувийн ингээд зүгээс харах юм бол манлайлагч хүн бол төрүүлсэн шиг ерөөсөө хамгийн чадвартай хүн байх ерөөсөө шаардлагагүй. Тэр хүн бол ерөөсөө өөрөө доор байгаа тэр өдөрчж байгаа хүмүүсийн потенциалыг одоо тулгах хэрэгтэй, максимум гаргах хэрэгтэй. Тийм хүн байх хэрэгтэй. Тэгээд өөрөө нэг вижнтэй байх хэрэгтэй. Тэр вижнтэй болохоор бусад хүмүүсийг амар сайн одоо тэр вижнийхаа доор байлгах чаддаг тийм. Нэг чиглэлтэй хүмүүсийг хөтөлцөж бив нэгдэлтэй байж байгаа. Асан араатай тийм хүн байх хэрэгтэй юм болоо. За гоё бас яг вижн гэдэг айгу гоё үг. Наач бас маш гоё үг те. За тэг гоё бас санал нэгдсэн нэг сонирхолтой хэлбэр одоо хоёлаа энэ яриагаа тэгвэл энэ хүрээд өндөрлөө. Тэгээд бидний урилгыг бас хүлээн аван хүрэлцэн ирсэнд одоо Туката маш их баярлалаа. Тэгээд бас Харуудын бизнесийн сургуулийг төгсөж жагаад за нийт сонсогчдынхаа үзэгчдийнхаа нэрийн өмнөөс бас одоо баяр хүргэе. За тэгээд одоо Samsung-д бас их зүйлийг сураад тэгээд тэр сурсан зүйлээ Монголынхаа хөрсөн дээр тэг ажил болгоосоо бас нэг лидер нь байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд энэ өрөөлөөр энэ удаагийнхаа яриаг өндөрлөе. За их баярлалаа. Сонирхолтой яриа өнгөрүүлсэнд баярлалаа гэж хэлье да. За баярлалаа. Өндөр амжилт хүсье. За баярлалаа. За дараагийнхаа дугаар хүртэл түр баярлалаа.